Энэ сонсгол зүгээр миний ойлгож байгаагаар хоёр хууль зөрчиж байх шиг байна. Дигийн хуулийн дээрээ сая жавхлан гишүүнийг өөрөө уншчихлаа. Энэ магадгүй цэц дээр очиж магадгүй гэдгийг бас үеийнхээ ихэнд хэлчихье. Тэгээ ер нь бол нөгөө явж байгаа процесс нь ихэнх оролцогч нарын цаанаас нэг юм гоё асуултуудыг бэлдэж өгөөд оруулсан. Бэлдсэн оролцогч нараа оруулж ирэл нэг юм гоё шүү, сайн шүү, чий шүү гэдэг байдлаар хандж байна. Ер нь бол энэ утгагүй асуудал. Монгол банкнд ер нь одоо юу гэдэг энэ эдийн засгийн мэргэжил эзэмшиж байгаа шилдэг залуучууд нэг тэгж дураар ороод байдаг газар бас биш. Удам дамжиж нэг юм хунтайч нар Монгол банкаар дүүрэн байж байгаа л албан тушаал хашиж явсаар байгаад өнөөдрийн үр дүнд хүрж байгаагийн бодит илэрхийлэл Монголын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал. Хамгийн сүүлд тэргүүндэд ерөнхийлөгч хийжсэн гам бямбын төлгөөн гэж хүн байгаа. Бас л нэг хунтайч өгөхөд одоо орж ирж байгаа дахиад нэг хунтайч. Яг хүн нөгөө эцэг эхээ сонгож төрөхгүй л бах. Тэгтээ энэ бол зарчимгүй асуудал болж байгаа. Эдийн засагч гэдэг мэргэжил бол харьцангуй нийтлэг мэргэжил. Монголын шилдэг залуучууд мянгаараа гадаадын олон улсын тэр нөгөө шилдэг сургуулиудын төгсөөд шилдэг банкудад нь ажиллаад явж байгаа. Монголын залуучууд чадахгүй биш чадна. Чадах гэхээр одоо энэ нэр дэвшээд орж ирж байгаа хүний эцэг их шиг улс төр шиг манай цагаан намын улаан намын цагаан байрныхны нэг юм алтан уураг залгамжилдаг шиг зарчим байгаа учраас Монголын эдийн засаг, Монголын санхүүгийн салбарт олигтой үр дүн гарч чадахгүй байгаа. Би бол тэгж харж байгаа. 2-7 хоногийн өмнө яг IBM-д ажиллаж исэн, Oracle-д ажиллаж исэн, Google-д ажиллаж исэн нэг мундаг залуу Монголдо ирээд юм хийж бүтээх гээд явсан байна. Үнэхээр даахгүй би өстой Монголд бол чадахгүй байна гэдээ бүр гашлаад бүр арх ууц явж байгаа надтай таарад бүр одоо буцаад Америк руу явъя гэж. Монгол хөгжихгүй байгаагийн шалтгаан ч ерөөсөө энэ. Би одоо энэ анар нэр дэвшигчийг одоо сайн мууг нь үнэхээр сайн мэдэхгүй байна. 2-3 арга хэмжээндээр таарж исэн. Сагсан бөмбөгийн холбооны дид ерөнхийлөгч гэдгээр нь л мэднэ. Энэ чи орж ирсэн хүмүүс таныг маш сайн ажил хийсэн гэд яриад байна. Яг нь тэр хүмүүсийн үнэлэмжээр бол та сайн байх. Би зүгээр ганцхан ажлыг чи ярий. E-банк гэдэг одоо энэ нөгөө нэвтрүүлэлт хийгээд олон улсын мундаг туршлагыг нэвтрүүлжлээ гэдэг. Ер нь бол иргэдтэй хамгийн их гай болж байгаа ажил энэ. Монголд E-банкыг ашиглаж олон улсын гүйлгээ хийдэг хэдэн хүн бидیں۔ Эсвэл хаан банкн дээр нэг 20-30 мянган төгрөгийнхөө гүйлгийг хэдэн хүн бидیں۔ Тэднэрт та ямар их цаг хугацаа зардал мөнгөний төвөг учруулж байгаагаа ойлгох ёстой байхгүй. Төлбөр тооцооны газрыг дэд ерөнхийлөгч нь хариуцдаг. Одоо дэд ерөнхийлөгч хийж байгаа нөхөр нь бас банк санхүүгийн ямар ч туршлага байхгүй. Зандан шидрийн ерөнхий сайд их хурлын гадаад харилцааны сайд багтаа туслахаараа цай зөвлөгдөг байсан нөхрийг их хурлын дарга багтаа аваачаад тавьсан. Тэгээд тэр анар инх 52-ыг нийлж гад хийсэн ажил нь ерөөсөө л E-банк. Монголчуудад маш ойлгомжтойгоор хэлэхэд. Яг гоо та тэгээд одоо энэ нөгөө бусад энэ олон улсын төлбөр тооцооны системүүдийг нэвтрүүлж ийн энэ бол би бол алаад байгаа л гэдгээ сайн байна. Энэ таны хийх ёстой ажил. Гавья биш ажилчин байхгүй. Өшөө сайн юм хийх гэхээр нөгөө E-банк оруулж ирчээд би лаг гэж бусдаараа сайхан магтуулаад яваад идэх чинь бол утгагүй асуудлаа. За тэгээ Монгол банк бол мэрэгжлийн бус хүмүүсээр удирдуулаад дүүрлэе. Сая энэ ч Соронзон болд гişүү асуугаад байна. Хадгаламжийн даатгалын корпорацийг Төрийн банк хувьцааг нь эзэмших ёстой мүү? Юугийн судалж хариу хэлэх гээд байна. Болохгүй ч зарчим. Хадгаламжийн даатгал гэж сууж байгаа газар чи өөрөө нөгөө нэг банкныхаа хувьцааг эзэмшиж сууж идэг. Ямар утгагүй юмыг судлах гэдэг юм та. Наазахын зарчим бохгүй болохгүй. Уг нь Төрийн банк олигтойхон шиг ажилдаг бол нөгөө захирал нь яг үнэхээр ажиллаа хийдэг бол 2 тэрбумын цалиндаа таарсан ажиллаа хийдэг бол Төрийн банк аль үжи өнөөдөр ашгаараа энэ сангийн яамн дээр байгаа асуудлаа шийдээд хадгаламжийн даатгалын корпорац дээр байгаа асуудлаа шийдээд араас нь өөрийнхөө ингээ хувьчлалыг хийгээд хаан банктай зэрэгцээд өстой төрүүлээ явдгүй мах зэрэгцээд явах бүрэн боломжнд байгаа. Монгол орны өнцөг булан бүрт бүх сум суурингийн газарт Төрийн банкны салбар сүлжээ байгаа. Гэх мэтлэнгээр ямар ч мэрэгжлийн бус ажиллагаа тэнцээ хийгдэж байгаагийн нэг тод жишээ нь Төрийн банкны захирал. Яг тэрэн шиг Монгол банк яг үргэлжлүүлж байгаа. Нэг тооч нэг пицэгч нөхрөөр аваачаад ерөнхийлөгчөө тавьсан. Дэд ерөнхийлөгчийн нь хугацаа дууссан. 2026 оны 5 сарын 7-нд. Тэгээ зандан дараагаас айд юм уу?
яадгийн нөгөө хугацаа дууссан ерөнхийлөгчийн асуудлыг цуг оруулаад ирэх боломж байхад оруулж ирэхгүй байгаа үстэй. Тэгээ араас нь мянган Монгол улсад эдийн засгийн чиглэлээр сурцсан, төгссөн, ажилдсан шилдэг залуучууд байхад хайж ягаад Мие гомбын инк болдгоо хүү анар гэдэг үнийг л олдж байгаа Монгол банкны ерөнхийлөгч наран цогтод энээс өөр хүн олдохгүй байх шүү. Гээд харахаар одоо энэ Монгол улсын инфляц өндөр байгаа нь зарчмын асуудал. Монгол төгрөг, валютын эсрэг чанаргүй байгаа чинь бас зарчмын асуудал. Зогсолтгүйгээр Монгол төгрөг үн цэнийг алдаж үзүүлж байгаа шүү дээ. Наран цогт ерөнхийлөгч ажиллаа авснаас хойш инфляц 1% буураагүй. Валютын эсрэг төгрөг 1% чангараагүй. Энэ бол наран цогт ерөнхийлөгчийн ажиллаа муу хийж байгаагийн илэрхийлэл нь. Сүүлдээ бүр хадгаламж банкн дээр хүртэл мэрэгжлийн бус үнийг томилсон байл шүү дээ. Улс төрд нөлөө өгөх энийг хүний ойрын үнийг аваачаад мэрэгжлийн бус томилгоо өгдөг болсон. Монгол банкаараа бид нэр ингэж тоглох юм бол одоо тэр яриа санаа зовоод байгаа инфляц, за тэгээ бидний үндэсний мөнгөнд тэмдэгдэхэд байгаа төгрөг чанартай байна, инфляц буурна, бид нар юу ч хүлээх хэрэггүй. Энэ бол одоо ёстой хамгийн наазахын теорем. Зүгээр хоёрхан асуулт асуугаад өгч хариултыг одоо энэ иргэдэд та өгч байх. Төв банк бол лиценз өгөөд мөнгөний бодлого хэрэгжүүлэхдээ хоёр шатлалт банкнд зөвшөөрөл өгөөд одоо хоёр шатлалт системээр нөгөө банкны тогтолцоо яваад байгаа. Тэгээ одоо дээрээс нь банкуд доктортой байх, иргэдийн мөнгийг эрсдэлгүй байлгах үүрэг буюу одоо шалгах арга хэмжээ авдаг нь хэр зохимжтой байдгийг та энэ тал дээр бас өөрийнхөө байр суурийг нэг илэрхийлүүл зүгээр байх. Хоёрдугаарт нь санхүүгийн доктортой байдлыг одоо зохистой харьцааны үзүүлэлт одоо баталж мөрдүүлдэг Монгол банк. Тэгээ энэ тогтоосон доктортой байдлын доктортой үзүүлэлтүүд чинь одоо хангагдаж чадж байгаа юу? Хэдэн банк энийг хангаад хэр хугацаанд яваад байгаа вэ гэдгийг нээлттэйгээр иргэдтэй бас хэлээд өгөөрэй гэж хүсэж байна. За, нэрдэвш чанар. Энэ юуны хадгаламжийн доллар корпорац чинь хувьцааг төрийн банк эзэмшдэг тийм байд юм уу? За. За, Цогтоодор гишүүний асуултанд хариулъя. Төв банк хоёр шатлалт систем рүү шилжээд 30 гаруй жил болж байна. Тэгээд энэний хүрээнд бол Төв банк өнөөдрийн байдлаар бол 13 банкнд бол лиценз зөвшөөрөл өгөөд үйл ажиллагааг нь явуулж байна. Тэгээд зохистой харьцаа шалгуур үзүүлэлтийг одоо энэ хүрээнд бол түрүүн бас дурдсан. Ер нь бол нийт актив бол нэлээд сүүлийн жилүүдэд бол нэлээд өндөр өссөн байдалтай байгаа. Тэгэхээр энэ дотор бас мэдээж эрүүл мэндийн одоо хэмээн одоо шалтгаан мууга хоёр банкны хувьд бол тийм үйл ажиллагаа явагдаж байгаа хоёр банк байгаа. Тэгээ энэ банктай холбоотой шалгалтуудыг бол хийгдээд явж байгаа. Цогтбаатар гишүүний асуултан дээр нөгөө нэг банкудаа ингээд шалгаад идэх нь Төв банкны хувьд ямар одоо байдалтай энэ зөв юм уу гэж асууж байгаа шиг байна. Энэ бол мэдээж одоо санхүүгийн доктортой байдал иргэд харилцагчийн одоо тэр мөнгө хөргийг хамгаалах итгэлийг бий болгох үзнээс бол одоо Төв банкны бас нэг үндсэн хийдэг үйл ажиллагаануудын нэг хяналт шалгалтын үйл ажиллагааг банкн дээр бол ингээ хийгээ явдаг.